Сайн байна уу? Энэ өдрийн минь дүргийн X-File podcast-ийн нэгэн дугаар эхэлж байна. За манай энэ удаагийн зочноор физика соматик судлаач сэтгэл зүйч Жаяна оролцож байна. Энэ өдрийн минь дүргийн. За өнөөдөр хоёулаа кофе шопт ярилцж байна. Тэр утгаараа битүүрийн яриач гэсэн сайхан энгийн чөлөөтэй ярилцаж болно гэж би бодож байна л да. За хоёулаа эмэгтэй хүмүүс, ээж хүмүүс, эхнэр хүмүүс тийм үү. Тэгэхээр одоо бид нэр ингээд хүн гэдэг утгаараа амьдрал дээр бид нар сэтгэл зүйн янз бүрийн асуудал туулаад явж байгаа. Эхнэр хүн, нөхөр хүн, тэгээ эрэгтэй эмэгтэй хоёр хүн ингээд зөрчил, гэр бүлийн нэг зөрчлүүд үүсээд байдаг штэ. Миний мэдэрч байгаа тэр үнцгийг одоо нөгөө хүн маань мэдрэхгүй байгаа ч юм шиг тий. Тэгэхээр миний бодлоор одоо эрэгтэй эмэгтэй хоёр хүний сэтгэл зүйн одоо мэдрэх байдал ч гэдэг юм уу, эсвэл тархины одоо хүлээн авах байдал холбоосоос болоод ч гэдэг юм. Яг яагаад одоо ингээд мэдрэмжүүд нь өөр өөрөөр хүлээгдэж аваад энэ нь өөртөө одоо гэр бүлийн зөрчил түргээд идэм бол энэ дээр манай хүн үзэгчдээ бас мэдхийг хүсдэг гэж магадгүй. За сайн байцгаана уу үзэгчтэй. Айгуу гоё асуулт тавьсан байна. За эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн төрмөл байгалаасаа өгөгдсөн ялгаанууд байдаг. Яагаад гэвэл эрэгтэй хүн эр хүний үүрэг, эмэгтэй хүний үүрэг чинь цаанаасаа өөр, бие физиологийн хувьд ч өөр байгаа тий. Тийм учраас сэтгэл зүйн хувьд ч гэсэн ялгаатай өөр байдаг. За төрмөл өгөгдсөн шинжүүд болон олдмол шинжүүд гэж байгаа. За олдмол шинжүүд нь юу вэ гэхээр тухайн хүний одоо өсөж торнож өссөн тэр гэр бүлийн орчин, хүмүүжлтэй тэрнээсээ хамаарсан өөрийнх нь одоо бойжж том болох тэр хүн болж явах тэр явцтай бол олж авсан ааш арын шин байгаа бол төрмөл шинжүүд гэж байдаг. Тэр нь эмэгтэй хүмүүс болохоор арай тархины онцлог, бие физиологийн онцлог одоо нийгмийн хариуцлагын хүрээнд те ялгаатай. Жишээ нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тархины онцлогийг тайлбарлаад өгчих юм бол эмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүсийг бодвол хэд дахин сэтгэл хөдлөл болон мэдрэмж илүү давмгай өндөр байдаг. Эмэгтэй хүмүүс сэтгэлийн одоо тийм мэдрэмж хүлээн авах тийм сэтгэл хөдлөх байдал өндөр. Эрэгтэй хүмүүс яадаг вэ гэхээр логик сэтгэл зүй илүү давмгай байдаг. Эмэгтэй хүнийг бодвол арай нөгөө бага тийм сэтгэл хөдлөл нь бага байдаг. Тийм болохоор ийм ялгаанууд байдаг. За энэ яагаад юм бэ гэхээр эмэгтэй хүмүүсийн бүр тархины онцлогийг би сая ярих гэжсэн тийм. Тархины онцлог сэтгэл хөдлөл болон мэдрэмжийг хүлээж авч боловсруулж тэр сэтгэл хөдлөлөө гаргах тэр тархины төв байдаг. Тэр төв нь эрэгтэй хүмүүсийг бодоход эмэгтэй хүмүүсийн хэмжээгээрээ том байдаг. Тэр төв нь том. Тэр төв нь том учраас илүү нөгөө мэдрэмтгий тэгээд мэдрэмж өндөртөө сэтгэл хөдлөл эрэгтэй хүмүүсээс өөр өндөр байдаг. За тэгээд нэг одоо цаг хугацаа тий орон зайг үл хамааран одоо ажлыг зэрэг хийж чаддаг тий одоо баруун болон зүүн тархины хоорондох холбоосууд нь илүү их хөгжсөн, илүү олон холбоостой. За эрэгтэй хүний болохоор арай одоо тэр баруун зүүн тархины хоорондох тий тэр холбоос нь илүү хөгжсөн логик сэтгэлгээтэй байдаг. Энэ байдлаасаа болоод ерөнхийдөө эргээд нөгөө харилцааны зөрчлүүд үүсэх магадaltaй болоод байгаа. За энэ яаж зөрчлүүд үүсдэг вэ гэхээр эмэгтэй хүмүүс үнэхээр эр хүнээсээ илүү тэр сөрөг мэдрэмжтэй одоо зовж байгаа, унаж байгаа. Мэдээж тэр чинь эмэгтэй хүн чинь жирэмсэн болно, хүүхдэд гаргана. Энэний дараах сэтгэл хөдлөлүүд бүр одоо хэвийн хэмжээнээс хэд дахин ийм савлгаатай байдаг. Өөрөөсөө нөгөө хүнийг хараад те ерөнхийдөө мэдрээд ойлгочдөг учраас
Тэгээд эргээд өөрөө бас нөхрөөсөө тэр мэдрэмжийг одоо өөрийнх нь ойлгох тийм ойлгох хэрэгцээ өндөр учраас ойлгохыг хүсээд идэг. Яагаад гэвэл тэр өөрөө нөхрөө ингэ ойлгоод идэг байхгүй юу? Тэгээд эргээд өөрөө үнэхээр ийм мэдрэмжүүд нь өндөр байгаа, хэцүү байгаа, үнэхээр тэгж мэдрээд байгаа юмыг одоо яалтай үлээ тий. Юугуудаа нөхөр маань намайг ойлгохгүй байх гэж ойлгоод идэг. Гэтэл нөхөр нь ямар байдаг вэ гэхээр нөхөр чинь логик сэтгэл зүйн давамгай байгаа болохоор тэр хүн илүү нөгөө өөрийн хийх ажил зорилготой илүү төвлөрчдөг учраас тэр хүний сэтгэлийн дотор юу болоод байгааг төдийлөн сайн анзаарч чаддаггүй байх магадлал их байдаг. Ерөнхийдөө энэ байдлуудаасаа болоод харилцааны жоохон зөрчлүүд үүсдэг. За тэр эмэгтэй хүн тийм учраас өөрийгөө ер нь байгаа байдлыг ойлгож хэрэгтэй. Ярьж ах хэрэгтэй, нээлттэй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар шиг нөхөр маань ч гэсэн одоо миний доторхыг ойлгоод аваасаа гэд хүлээгээ суугаад ах юм бол ерөнхийдөө тэр сэтгэлийн хувьд нөхөр нь өөр байгаа байхгүй юу? Тэ тэгэхээр ингээд нөхөр яагаад намайг ойлгохгүй байгаа юм болоо гэд эргээд гайхаад тий гомдоо тэгж яваад идэг. Тэгэхээр эмэгтэй хүмүүс ойлгох хэрэгцээ эр хүнээсээ илүү давмгай байдаг, илүү их байдаг. Яагаад гэвэл тэр мэдэрч байгаа одоо мэдрэмж болон сэтгэл хөдлөлүүд нь эр хүнээсээ илүү учраас ярих юм ч их байна, ойлголцох нь ч их байна. Өөрөө тэрийг илүү мэдрээд байгаа болохоор ингээд тэр хэрэгцээ өндөр ер нь. Тэгээ байгалийн өгөгдлөн ч гэсэн эмэгтэй хүн гэдэг чинь өөрөө өөр хүүхдээ гаргаад төрүүлж өсгөн гэдэг утгаараа байгалийн бүтээснийг онцлог шүү дээ. Чи арай илүү нарийн торгон мэдрэмжтэй байх ёстой. Тэ? Тэргээрээ өөр хүүхдээ өсгөж юм бол тийм учраас одоо илүү emotional байдаг байх. Эхчүүд нь маань болохоор энийг бас ойлгох юм байна. Эмэгтэй хүн гэдэг чинь арай илүү ийм emotional байдаг юм байна. Тэрнээс биш одоо зүгээр л нэг зөвхөн бүх юмыг одоо нөгөө нэг даавраас л болж байгаа юм даавар гэж бодоод ээж болох юм байна. Яг нь дааврын өөрчлөлт бас байж болох талтай ч давхар эмэгтэй хүний эрэгтэй хүнээс ялгарах нэг мэдрэмжийн онцлог юм байна тийм. Одоо төрмөл өөрийнх нь сэтгэл зүйн тийм байгаа. Арай жоохон өндөр байдаг. Яагаад ингэж өгөгдсөн бэ гэж бодоход эргээд эмэгтэй хүн чинь өөрөө нөгөө хүүхд төрүүлэх учраас хайр түгээх гэж ирдэг юм байна. Энэ аршихуй одоо гэр бүлийн халуун дулаан уур амьсгал чинь эмэгтэй хүнээс ээж хүнээс хамаарат байгаа учраас ээж хүн тийм нөгөө нарийн мэдэрч чаддаг зөн совин өндөртөө тий. Энэ мэдрэмжүүд нь илүү хөгжсөн өндөр байгаа учраас тэр одоо гэр орны тав тухтай байдлыг бүгдийн нэр нь ээж хүмүүс эрхэмлдэг. Тэгээ хүүхдээ ингээ хараад мэдэрдэг те санаа зовоод ингээд явж идэг. Энэ өгөгдөл цаанаасаа ер нь бол байглаасаа ингэж бүтээгдсэн. Эрэгтэй хүн аав хүмүүс бол гэр бүлийг хамгаалахын тулд те тэжээхийн тулд өөрийнх нь сэтгэл зүйн төрмөл тийм логик сэтгэл зүй давмгай байгаа учраас тэр хүн ажил хийж орлого олж гэр бүлээ тэжээж те хариуцлагаа үрж авч явахын тулд илүү тийм байглаасаа цаанаас логик сэтгэл зүйтэй болгож төрүүлсэн байгаа. За байглаасаа нөгөө ан хийдэг байсан эмэгтэйчүүд нь одоо ахуй амьдрал авч өгдөг гэсэн яг тэр югаараа анчин сэтгэлгээтэй эрэгтэй хүмүүс. Одоо орчин үед бас эрчүүд маань илүү их нөгөө жоохон хаагдмал байгаад байна. Ингээд одоо тань дээр ингээ анзаарч байгаа бол ингээд сэтгэл зүйн ингээд зөвлөгөө авах гээд ирж байгаа хүмүүсийг ингээ харахад дийлэнх нь эмэгтэй хүмүүс их ирж байна. Эрчүүд юу юм баг. Эрчүүд маань яагаад ингээд тодорхой бас ингээд уудлахгүй байдлаас болоод ч гэх юм уу. Одоо энэ нөгөө судалгаа үзлээ л дээ. Сайхан. Тэгсэн чинь амиа хорлолтын төвшингийн статистик тоог харсан чинь эрчүүд айгүйх амиа хорлолт. Бид нар бодохдоо нөгөө эмэгтэй хүмүүс айгүйх амиа хорлдог болов уу гэж бодсон ч үгүй. Эрэгтэй хүмүүс айгүйх амиа хорлолтод хүрдэм байна. Энэ нь одоо сэтгэл зүгээ сайн гаргадаггүйгээс болдгоо. Эсвэл одоо бидний бас нөгөө хүмүүжлийн арга байл те. Эрэгтэй хүүхдийг одоо битүүлээрэй ч гэдэм үү. Эр хүн чи уйлах ёсгүй гэдэг энэ хүмүүжлийн арга барил нөлөөлөд байна уу? Яагаад ингэдэг юм бэ? Ерөнхийдөө эрэгтэй хүнд чинь хүндлэл тий маш чухал байдаг. Хүндлэл чухал байдаг. Бид нарт ингээд ойлгох
хайрлагдах хэрэгцээ тий хайрлагдах хэрэгцээ байх юм бол эрэгтэй хүнд хүндлэгдэх бүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ маш чухал байдаг. Тэгэхээр ерөнхийдөө одоо ингээд амиа хорлож байгаа хэлбэр гэхээр ер нь бол сэтгэл зүйн олдмол шинж чанараасаа бүр багаасаа сүрэн тавигдсан байгаа. Тэгээ багаасаа ер нь сэтгэлийн гэмтлүүд их байгаа хүмүүс чинь том болоод одоо ажил тий яг бодит амьдрал дээр гарахад ямарваа нэгэн саад бэрхшээлийг давж чадахгүй тий байгаа үед энэ нь болохоор тэр хүний хувьд маш том байж боломгүй өөртөө хүлээн зөвшөөрөнгүй тийм алдаа мэдэрэг тусгаж аваад дотроо өөрөөрөө шаналгаад идээд яваад идэг. Энэ юу вэ гэхээр нэг ёсондоо айгүй нөгөө хатуу аргаар хүмүүжүүлэх тийм маш том үүрэг хариуцлагыг багтан хүртэл ингээд өөрөөрсөн чийл тийм сайн явахгүй бол болохгүй чийл одоо авч явах хэрэгтэй тэгэхгүй бол одоо амьдрал зогсно гэдэг ч юм уу тий. Ер нь бол алдаа гаргаж болно гэдгийг багаасаа ер нь бол хүүхдүүдэд бүр ингээд ойлгуулж суралцах хэрэгтэй. Алдаа гаргах гэдэг чинь ер нь бол хэвийн зүйл. Гэхдээ чи нэг давтахгүйгээр тэгээ улам ингээд сайжраад явах чинь боломж байдаг юм аа гэд бүр багаас нь алдаан дээр нь хэд одоо хатуу шүүмжлэхгүйгээр тий хамтдаа тэрийг ингээд давлцаад тий тэгэж явах юм бол ийм орчинд өссөн хүүхдүүд бол сэтгэл готролд орох нь ер нь бол бага. Тэгэхээр ер нь бол сэтгэл готролд ямар хүмүүс ордог вэ гэхээр одоо өөрийгөө хэд буруутгадаг тэ 70% тийм кодтой өөрийгөө хэд тэ алдаж болохгүй төгс байх ёстой, сайн байх ёстой. Тэгээ надаас болоод бусад хохирж гин юм болохоор би л сайн байх ёстой гэдэг юм өөрөөртөө хатуу ханддаг, хатуу шүүмжлэлтэй хүмүүс ер нь бол маш хурдан сэтгэл готролд ороод эргээд ерөөсөө амьдрал зогсож юм шиг л гарч чадах нь айгүй хэцүү байдаг. Ер нь бол энэ юунаасаа болдог вэ гэхээр сүрэн айл хийдийн багнаас юм тавигдсан байж байдаг. Тэгээд хэрвээ дархлаа одоо тэр сэтгэлжийн дархлаа сайн багтаа тий алдсан ч гэсэн юмыг давж гарч исэн туршлага байвал тэр нэг ой санамжинд нь хадгалагдсан байгаа шүү дээ. Дараа нь ч гэсэн даваа гарч ирэхээрээ давж чадах чадвар нь ингээд байж идэг. Тийм зүйлүүдийг ерөөсөө зөвшөөрөөгүй бэ хүүхэд насны одоо алдаан дээр хит шүүмжлэж одоо чи энээсээ л болж ийм байдалд орж байгаа шүү. Энэ бол чиний л дутагдал гэд иймэрхүү хандах нь бол хүүхдийн ирээдүйн амьдрал маш хоруу байдлаар нөлөөлж байгааг хэлбэр. Тэгээд эрэгтэй хүмүүс ялангуяа одоо өнөөдөр миний анзаарж байгаагаар нийгэмдэр ч гэсэн одоо надад 10 одоо миний үйлчлүүлэгчд 13 наснаас дээш явахгүй юу 13 настай хүүхдүүд ханддаг. Тэр хүүхдүүдэд ингээ яриагийн сонсоход эмэгтэй хүмүүс би эмэгтэй гэдгээрээ хэд ингээд өөрийгөө давуу байдал тий эр хүний орон зай руу хамаагүй хандах ингээд цохих тий тэгмүүд эр хүн одоо эрэгтэй хүүхдүүд өөрийгөө хамгаалахад тэр бол эргээд өөрөө буруутан болчихж байгаа болохоор үнэхээр энэ дээр бас анхаарах ёстой. Эрэгтэй хүүхдүүдийг багаас нь өөртөө итгэлийн айгүй сайн тэг хүндэлж өсгөх юм бол тэр бол ирээдүйд бол ерөөсөө өөрийнхөө гэр бүлээч тэр их орнооч тэр маш сайн авч явах чадвар тэр төрмөл өгөгдсөн сэтгэл зүй бол анханасаа бүх эрэгтэй хүмүүст байдаг. За өнөөдөр сэтгэл готролд хамгийн их орж байгаа эрэгтэй хүмүүс гэж хэлэх юм бол надад үйлчлүүлж исэн эрэгтэй хүмүүс байна. Мэдээж тэд нар бол сэтгэл готролтой болол ирж байгаа штэ. Миний анзаарж байгаагаар ерөөсөө нөгөө өөрөөр нь шийдвэр гаргах тий өөрөөр нь одоо амьдралаа босгох өөрийн нэр хүнд тэр хүндлэлийг авах тэр сэтгэл зүйн хэрэгцээнд байдаг учраас тэмүүлж байгаа тэр зүйлд нь үргэлж нөгөө хажуунаас нь ингээд жоохон алдаан дээр нь ингээд чичлээд эсвэл нөгөө ээж нь ингээд урдуур нь орж бүх юмыг янзалж хийж асуудлыг шийдэж өгдөг. Шийдэж ерөөсөө тэр
хүүхдийн алдах боломжийг олгож байгаагүй ерөөсөө өөрөө хийнч биш юм шиг мэдрэмжтэй тий өссөн. Дээрээс нь өнөөдөр яаж юм гэхээр эхнэр нь хүртэл ерөөсөө хүндлэхгүй. Ерөөсөө өөртөө яаж мэдэрдэг вэ гэхээр нэг хүндлэл хүртэх ирэхгүй юм шиг л болцсон. Тийм болохоор эмэгтэй хүний шийдвэрээр яваад за энэ ам нь хаагдчихл байвал би яах вэ гэж ерөнхийдөө тийм байдлаар яваад эцэстээ яадаг вэ гэхээр ерөөсөө л амьдралын туршид өөрийнхөө нөгөө эр хүний зорилго нь байгаа шүү дээ тийм. Тийшээ төвлөрч чадхаа байсан юм л бол нөгөө эхнэрээсээ асуудаг болсон. Эргээд тэр эрчүүдэд шийдвэрийг нөгөө талдаа төлөх тэгэхгүй бол жоохон алдаан дээр нөгөө эхнэрэнч тэр одоо ээжэнч тэр чинь буруу шаагаал тий арчаагүй гэж гараад ирдэг тий. Тэнгүүд чинь хүн юм чинь баян арчаагүй хог гэдэг үгийг сонсохыг хүсэхгүй шүү дээ. За гэж ер нь бол чи өөрийгөө хамгаалаад за энэ хүнээр ингээд явъя да гэж ингээл явдаг. Ингээд явж байгаад ер нь сэтгэл готролд ордог. Яагаад гэвэл тэр чинь нөгөө төрмөл өөрийнхөө мөн чанар нь юу вэ гэхээр тэр логик сэтгэл зүйтэй юм хиймээр байдаг. Тэг анчин сэтгүүдээ тэг гэр бүлээ хамгаалаад гоё юм хэрэгтэй. Би ер нь бол хамгаалж байгаа шүү. Би хэрэгтэй байгаа шүү гэдэг энэ сэтгэлээрээ өөрийгөө ингээд хооллуулаад улам ингээд зоригтой тэг зоригтой болоод ингээд одоо сүнслэг мөн чанар нь ингээд батж уучлаад ингээд хүчрхэг ир хүн болох ёстой. Тэр хэрэгцээ нь хангагдаагүй болохоор тэгэл эргээл нөгөө ер нь бол готролд орох, захинд орох, одоо тоглоом руу орох тий иймэрхүү болдог. Энийг одоо нөгөө өнцгөр нь яхаа шиг нөгөө нөхрөө бацдаг эмэгтэйчүүд гэдээ яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ аллаас эрэгтэй хүнийг бас айгүй хүнд сэтгэл зүйн дарамтанд оруулж идэг байх юм шиг. Гэр бүлийн хэмжээнд одоо эрэгтэй хүнийг эр хүний анчин сэтгэлгээг нь өөр нь өгөх ёстой байтал чинь хажуунаас нь буруутгах тий шийдвэрийн буруутгах үл хүндэтгсэн мэдрэмжийг өгөх дээрэс нь эр хүн чинь одоо чи энэ гэр бүлд хэрэгтэй шүү гэдэг мэдрэмж байж ах хэрэгтэй. Тэрийг нь дутаагаад байхаар чинь эрэгтэй хүмүүс маань бас их сэтгэл готролд ордог байх юм аа. Нэмэгтэйчүүд маань ч гэсэн бас энэ дээр бас гэр бүлийнхаа хүмүүсийг харилцан бие биенийхээ сэтгэл зүйг бас анхаарч явах хэрэгтэй. За тэгээ мэдээж гэр бүлийн сэтгэл зүйгээд яриад эхлэхээр чинь ээж аав хоёрын сэтгэл зүй эрүүл байж ич хүүхдийн сэтгэл зүй эрүүл байна. Ээж аав хоёр эрүүл сэтгэл зүйтэй байхгүй бол хүүхэд гэдэг маань одоо бас нэг өөр дараагийн нэг нөгөө үлийн үр гэдэг шиг дараагийн нэг юм бэлтчихэд байна да. За яг энэ дээр нэг ярихад одоо ингээд хүмүүс одоо ингээд одоо бол хүмүүс бас нэг үеийг бодоход сэтгэл зүй гэдэг зүйлүүрийг анхаарч лээ л та. Янз бүрийн подкаст, янз янзын үзэж байна. Тэгвэл хүмүүсийн одоо тодорхойлсон нэг тодорхойлтуудыг сонсонгуудаа шууд өөрсдөө тусгаж авчих гэдэг талтай тий. Одоо нарцист гэр бүлч үү тийм үү ямар гэр бүлүүд юм тийм томьёоллууд байгаа шүү дээ. Тэрнийг ангуудаа энэ хүн ганц нэг шинж тэмдэг таарангууд энэ хүнстэй нарцист хүн юм байна. Би одоо ингэж байгаа юм байна гэдэг ч юм уу эмэгтэй хүмүүсний жоохон тухайн үеийн нэг тийм сэтгэл хөдлөлөөрөө бас бодчих гээд байдаг талтай. Одоо заавал эмэгтэй хүн гэлтгүй эрэгтэй эмэгтэй хүн аль аль нь. Тэгэхээр яг одоо тийм нарцист хүний яг нэг тодорхойлсон томьёол байна тодорхойлолт. Тэгээд нарцист хүнийг ямар сэтгэл зүйтэй хүн сонгож суудیں۔ Үнэхээр цоо эрүүл одоо эрүүл сэтгэл зүйтэй хүн нарцист хүнийг сонгож суух тохиолдол байдаг уу? За нарцист хүн гэж ерөнхийдөө хүн анханасаа мэдээж нарцист болж төрөхгүй шүү дээ. Энэ чинь байгаа олдмол сэтгэл зүйн шинж тэмдгүүд шүү дээ тий. Хүн яагаад нарцист болж байгаа гэхээр энэ дахиад нөгөө хүүхэд настай л холбоотой. Чинь хүний төлөвшиг нас чинь ерөнхийдөө хүүхэд нас шүү дээ. Тэр хүн ямар байгаа байдал бүгд тэр хүүхэд наснда ер нь бичигдэж байгаа. Энэ одоо нарцист хүн байна, энэ биш байна гэд ерөнхийдөө хэвийн одоо яриад сууж байхдаа тэр хүнийг тодорхойлж шинжих ямар ч боломжгүй
Яагаад гэвэл тэр чинь нарцист хандлага, нарцист шинж тэмдэг чинь мэдээж өөрийгөө хамгаалах оруулахгүй юу сэтгэлийн энэ чинь ингээд тэр одоо хүний араад нэлг шинж тэмдэг те өөрийгөө хамгаалах систем нь ингээд ажиллаад ирэхээр энэ ухамсар тухайн чинь ингээд дарангуйлагдаад ирдэг. Тийм болохоор энэ чинь яг гэр бүл болсны дараа ер нь бол гарч ирдэг шинж тэмдгүүд аахгүй бусад үедээ бол чинь зүгээр л энгийн сэтгэл зүйтэй хүн болж байгаа. Нийгмийн харилцаан дээр илэрхгүй те. Нарциссист хүмүүс одоо ямар байдаг вэ гэхээр ер нь бол хүүхэд наснда одоо аав ээжийн хүмүүжлээс болоод нэг бол хэд тухайн хүүхдийг чи мундаг, чи сайн, чи бол халдашгүй дархан гэж ингэж хитрхи дүгийлгэж өсгөх чинь бас нарциссист одоо хүмүүсийг төрүүлэх магадaltaй. Яагаад гэвэл тэр чинь нөгөө далд ухамсарт нь байгаа код нь юу вэ гэхээр би мундаг, би сайн. Тэгээ би ерөнхийдөө эрэхтэй ер нь бол би яасан ч яах вэ гэдэг ойлголт нь хүнтэй суусны дараа мэдээж гэр бүлийн харилцаан дээр тэр чинь аавын нөхрийн үүргээ гүйцэтгэх хэрэгтэй байгаа шүү дээ. Тэнгүүд мэдээж зөрчилдөөнүүд үүсэж эхэлж байгаа энэ үед өөрийнхөө эсрэг ийм хандлага, буруу шаасан, доош нь хийсэн хандлага ирэх юм бол шууд хүлээн зөвшөөрч чаддаггүй. Яагаад гэвэл би анханасаа ийм гоё мундаг байсан юм чинь энэ одоо чи намайг ингэж хэлж байгаа чиний өөрийн чинь одоо буруу гэх мэтчлэн тийм. Нөгөө талаас нарциссист хүмүүс өөрсдөө айдастай хүмүүс байдаг. Айдастай гэдэг нь энэ хүүхэд насны тэр далд ухамсарын загвар нь айдастай тийм. Энэ нь ерөнхийдөө нөгөө хайр дутагдсан айдастай байгаа шүү дээ тийм. Энийг айгүй сайн нөгөө талдалж идэг, муудаг. Энийг ингээд цаанаа бол айж байгаа. Гэхдээ наанаа болохоор өөр хүн өөрийгөө нөгөө дутагдaltaй талыг сайн нуугаад тий үгүй шүү дээ. Тэг үгүйсгсэн байдалтай дандаа өөрийгөө магтаж тий өөрийгөө дүгийлгэж идэг. Тэгжээс л нөгөө би чинь хүлээн зөвшөөрөх гэж байгаа юм шүү дээ. Би чинь ингээд нэрэл болж байгаа юм байна, сайн байна, тий мундаг юм байна гэд өөрийгөө ерөнхийдөө тэр одоо далд ухамсарт байгаа сөрөг тэр дутагдсан зүйлийг ингээд сармагжуулахыг оролдож байгаа нэг төрлийн тийм оролдлого болж өгч байгаа. Ер нь бол ийм нарциссист хүний хажууд ямар хүмүүс амьдардаг вэ гэхээр хохирогч сэтгэл зүйтэй хүмүүс илүү амьдарч идэг. За тэгээд энэ нарциссист хүнээс тэр хохирогч сэтгэл зүйтэй эмэгтэйчүүд ерөөсөө салж чаддаггүй. Яагаад гэвэл хохирогч сэтгэл зүйтэй эмэгтэйчүүд нь өөрсдөө тэр нарциссист хүнийг өргөдөд идэг. Хэрвээ би энэ хүнийг хаяа явчихал юм бол энэ хүн удаа болж намаа оруулж сайн амьдарч чадхаа болчих. Тийм болохоор би л ерөнхийдөө энэ хүнийг засах ёстой, твчих ёстой гэд ерөнхийдөө хажууд ингэ байгаад идэг. Тэр өөрөө тийм хохирогч сэтгэл зүйтэй хүн байдаг. Нэгт тэр одоо эхнэр нь хэрвээ хохирогч сэтгэл зүйтэй байх юм бол тэрний хүүхэд нас руугаа бас өнгийгөөд үзэхэд ер нь бол тэр дарангуйлыг үзчихсэн туршлага тий одоо далд ухамсарт нь тийм драма бол байж идэг тий энэ нь болохоор ингээ байж болохоор юм шиг л юм бол ингээ байгаад идэг байхгүй юу тий хэрвээ ерөөсөө тийм гэр бүлийн дарангуйлал дотор өсөөгөө эмэгтэй хүн байх юм бол ерөөсөө нарциссист хүний хажууд амьдрахгүй ерөөхдөө чинь нөгөө анхнаасаа л аз жаргалтай тэгэж амьдрсан хүн чинь тэрүүгээр л сонголтоо хийгээл явж чаддаг. Ямар хүмүүс дотроод ингээ хажууд нь үлддэг вэ гэхээр ер нь бол хохирогч сэтгэгүйтэй хүмүүс үлдэж идэг. За чи нэгэн ингээ гэр бүлийн харилцаа асуусан шүү дээ. Одоо энэ дарангуйлагч нь нарциссист гэж үзэхэд эхнэр нь хохирогч сэтгэгүйтэй байгаа шүү дээ. Энэ хүмүүсийн хоорондох хүүхдүүд нь ямар байдаг вэ гэхээр ер нь хүүхдүүд нь аврагч сэтгэгүйтэй болж хүмүүжж идэг. Хүүхд нь аврагч болох юм. Тий, аврагч сэтгэл зүйтэй болж хүмүүж. Аврагч сэтгэл зүй гэхээр одоо яг яа гэсэн. Аврагч сэтгэл зүйтэй гэхээр ерөнхийдөө миний ажиллаж байгаа кейсүүдээс ажиглаад үзэхэд тэр хохирж байгаа ээжийг өрөвдөн хөрхий тэр хүүхдийн нүдэрээ харж байхад ээж нь үнэхээр нөгөө магадгүй зодуулж юм тий балбуулж юм доромжлуулж юм тий үргэлж нэг дарамтнд биш нэг л гонигтай ээжийг л хараад өсөж байгаа байхгүй. Тэгэнүүд
нэг л одоо ганц өдөр ч гэсэн ээж маань аз жаргалтай тайван байхыг хүүхдийн чинь хүссэн шүү дээ. Ээжээгээ тэр царайг нь хараад өрөвдөөд тий. Тийм болохоор би л ээжигээ гоё болох хэрэгтэй юм байна тий. Ээж маань энэ үнэхээр зовж байгаа юм байна. Тийм болохоор ирээдүйд би л сайн байх хэрэгтэй. Би л тэгэх хэрэгтэй гэд өөрөө нөгөө ачаа өөрөөд тэгэл ерөнхийдөө өөрийн хүсэл биш ээжигээ нэг гоё болгохоор тий. Энэ нь ингээ эргээд тэр хүний даалдах хүмүүсд код тогтчихдаг. Тэгэл дандаа нөгөө аврагч болоод дараагийн өөрийнх нь гэр бүл иргэн тойрон бүх хүмүүстэй ингээл өөрийгөө одоо хоёрдугаар шатанд тавьж бусдын арай дээр тавина гэсэн үг. Тий одоо хүмүүсд чинь. Тий ерөнхийдөө хохирогч сэтгэл одоо аврагч сэтгэл хүмүүс яадаг вэ гэхээр тэнд нэг хүн зовж уйлж байгаа бол үнэхээр тэнд очоод шууд өөрийн ирэхгүй тусламар санагдаад идэг. Ерөөсөө өөрийн зүгээр байлгахдаггүй тийм нэг мэдрэмжтэй байдаг байхгүй. Тэгээ жишээлбэл гудамжинд нэг 2 машин мөргөлдлөө гэхэд эцдүүд нь гарч ирээд хэрэлж байгаа шүү дээ. Хин нь зөв, хин нь буруу гэдгийг ерөөсөө анализ хийхгүй шууд очоод нөгөө уйлж байгаа, ялагдж байгаа тал руугаа ингээд тэр талд нь ингээд шууд орж идэг. Туслах гад идэг жишээний. Би л байхгүй бол болохгүй, би л байхгүй бол амьдрал зогсох юм шиг ер нь дүүнараа тэр чигтээ ингээд тэдний амьдралыг нуруундаа үрждэг ийм л хүмүүс ерөнхийдөө яаж гарч байгаа вэ гэхээр ер нь нарцисс аавтай сөөлөгч ээжтэй, нарцисс ээжтэй ч юм уу, хохирогч аав ээжтэй ч юм уу, ийм хүмүүсийн дундаас ерөнхийдөө аврах сэтгэл зүйтэй хүүхдүүд гардаг юм байна. За тэгвэл аврагч сэтгэл зүйтэй хүүхд том боллоо. За аврагч сэтгэл зүг авсан байна эцэг ихээсээ тийм үү. Тэгээ энэ хүн гэр бүл зохиолоо. Тэгэхээр энэ хүний гэр бүлийн амьдралд нь одоо ямар trouble үүсвэ? Жишээ нь тэр хүн ер нь бол ингээд сая ингээд сонсоод байхна хүн ерөнхийдөө травмагаараа жоохон сонголт хийдэг санагдлаа л да. Нарцист хүнийг хохирол сэтгэл зүйтэй эмэгтэй сонгоод суучих ч юм уу. Эмэгтэй гэлгүй зүгээр нарцист хүнийг хохирол сэтгэл зүйтэй хүн сонгоод суучдаг ч юм уу. Тийм үү. Тэнгүүд эндээс аврагч сэтгэл зүйтэй хүн гарчлаа. Энэ хоёр хүн сэтгэл зүйн травмагаараа хоорондоо нэгнээ сонгосон байна л гэсэн үг байна. Хэрвээ цоо эрүүл сэтгэл зүйтэй хүн байсан бол тэр нарцист хүнийг одоо за мэдгүйгээр суулаад хөхөд хамт амьдрахгүй шүү дээ. Амьдрахгүй. Энэ болохгүй, энэ байж боломжгүй харилцаа гэж таслан зогсоож чадах юм. Энэ үргэлжлээд байхаараа нэг травмагаараа холбогдоод амьдраад байна л гэсэн үг байна. Тий, одоо травма гэдэг нь одоо сэтгэлийн одоо баазны шарах байгаа шүү дээ. Энэ шарах маань өөрөө даалт хомсорд очиж тий кодлогдчихж байгаа. Кодлогдоод байгаа байхгүй юу? Тэгээд эн чинь эргөөд нөгөө амьдрал дээр сэтгэлийн хариу ургал тий рефлексээрээ бид нар үйлдүүлээд байгаа байхгүй юу? Хариу үйлдэлээрээ. Ерөнхийдөө тэгэхээр энэ аврагч сэтгүүтэй хүн ирээдүйн ханаа яаж сонгох уу гэж асуусан шүү дээ. Ийм хүмүүс ерөнхийдөө хохирогч хүмүүсийг өөртөө татчихад идэг. Эргээгээд тэр чинь нөгөө аврах гээд байгаа. Тий. Ээжигээ өрөвдөөл амьдэрсэн ч юм аавыгаа өрөвдөөл амьдэрсэн аврагч хүүхэд байлаа. Насанд хүрлээ дахиад нэг хохирогч хүн. Тий. Дахиад нэг өрөвдөх хүн аа. Дахиад нэг өрөвдөх хүнээ ерөнхийдөө ингээд сонгоод суучдаг. За тэр чинь нөгөө багтаа эсвэл аавыгаа өрөвдөөд ээжигээ өрөвдөөд үнэхээр тэдний төлөө ингээд яваад тий айгүй гоё хүн болоод явж байгаа шүү дээ. Тэгээд хүнтэй суух гэхэд яг нөгөө нөхрөө өрөвдөж суух юм уу? Ийм тохиолдлууд байдаг байхгүй юу? Тийм үнэрүүгээ. Одоо ийм тохиолдож байгаа жишээ нь сул дорой хүн рүү тий татагдаад трийг ингээд би туслаад ингээд гоё болохгүй энэ хүн ингээд зовж байгаа юм байна тий. Тэгэхээр ийм байгаа болохоор хэцүү байгаа юм байна гэж өөрийгөө тэгсээр байгаа. Ерөнхийдөө тэр хүнд татагдал суучдаг. Ээж аавууд одоо том хүүхэдтэй илүү их хариуцлага, үүрэг, шаардлага тавьдаг штеп. Жишээлийн том хүүхэд учраас ингэх хэвээр.
чи ямар байна дүүнер чинь тийм байж гэх юм уу те нэг иймэрхүү юугаар өсвөлөө гэхэд одоо тийм хүмүүжлийн арга барилаар өсвөлөө гэхэд хүүхэд хохирогчийн сэтгэл зүйтэй болох магадaltaй юу. Ер нь хохирогч биш аврагчийн сэтгэл зүйтэй болох магадaltaй. Яг тэгэхээр одоо зарим ингээд гэр бүлийн жишээг ингээ хараад байхад өөрийнхөө амьдралыг ингээд босгоогүй жиж дүүнрээ одоо бүр ингээл айл гэр болоод тустаа болоо явцсан хэрнээ одоо тэр дүүнэрийнхаа би л ингэх хэвээр би айлын том хүмүүсээс ингэх хэвээр гэж өөрийнх нь амьдрал мард өрхөлдөд байдаг ингээд гүгээд байдаг. Ямар хүмүүсийн чи маш гоё асуулт тавилаа. Энэ дээр би одоо маш олон кейс дээр илрүүлээд ажилласан. Аврагч сэтгэл зүйтэй ээжтэй нь ажиллангуудаа хүүхдүүдтэй давхар ажиллахад ямар байдаг вэ гэхээр тэр ээж биш та аврагч сэтгэл зүйтэй байгаа шүү дээ. Энэ бол энэ сэтгэл зүй үргэлжлэн ингэ тоглолт хийж идэг, савлуулж идэг. Ямар үед вэ гэхээр ер нь хүүхдүүдийн хооронд ялгаа маш их гаргацсан бичдэг. Яагаад вэ гэхээр тэнд чинь ах нь тэ жишээ нь 10 настай байлаа гэхэд дүү жишээ нь 7 настай гэж үзье те. Тэгмүүд энэ хүүхдүүдийн хооронд ингээ маргалдаан үүснэ шүү дээ. Тэр үед үргэлж очиод дүүгийн өмөрөөд иддэг. Яагаад гэвэл дүүн тэнцэнэ уйлаад ингээ хөвтөд иддэг баггүй юу? Тэгснэ ингээ чи чинь энэ чинь дүүчин штэ. Чи чинь том ахан штэ. Дүүгээ битээ уйлуул. Дүүгээ чи дандаа ингээ уйлуулад иддэг. Байл гэд нөгөө аврагч сэтгэл зүйтэй юм битээ өөрөө тэр яг сэтгэл зүйгээсээ болоод хүүхдүүдийн хооронд ингээ ялгаа үүсгэж байгаа өөрөө ч анзаардаггүй тэгмүүдээ хүүхдүүд нь яадаг вэ гэхээр тэр том хүүхэд нь хайраар дутагдж өсдөг. Хайраар дутагддаг. Тэгээд багыг нөгөө уйлаад байгаа тий тэр одоо сэтгэл хөдлөлөөр нь ээжээгээ удирдах идэг. Жишээ нь ийм кейсүүд зөндөө байдаг. Тэр ээжийн сэтгэл зүйн байдлыг бүр ингээ баг нь бүр мэдсэн. Хүүхдээ ашиглаад байна. Ингээл томчууд нь ерөнхийдөө ингээд хохирдог. Энэ үед ямар хүүхдүүд гардаг вэ гэхээр би ерөнхийдөө сайн сайхныг хүртэх ирэхгүй юм байна да. Тэгээ би л өөрөө л өөрийгөө болгоё доо. Миний артал тэгээ зогсдог хүн байхгүй байна гэдэг ийм хайр дутагдсан байдалтай явж идэг. Тэгээд энэ ингээд алт хомсолд мэдээж кодлогддог. Кодлогдоод ер нь бол энэ яаж илэрдэг вэ гэхээр ер нь би нөхцөлтэй хайрлагддаг юм байна. Би заавал сайн байж ижил хүмүүсийн сэтгэл нь нийцж ижил тэ одоо тэр хүнд таалагдж ижил би хүн болох юм байна. Тэгэхгүй бол би хинж биш. Гэт ер нь ийм айлын томчууд одоо хүмүүст хүлээн зөвшөөрөгдөхийн тийм одоо хүсэлтэй болсон аав ээжтэр дүүнэрээ харж байгаа байдал нь яг үүндээ сэтгэлийн ингээ ухаад ингээд гаргаад ирэх юм бол хүлээн зөвшөөрөгдөхийн тулд байдаг. Энэ сэтгүүгээсээ ер нь бол салах хэрэгтэй аврагч сэтгэл зүйч хэвийн сэтгэл зүй бол биш хохирогчч тэр нарциссч тэр те хүн ерөнхийдөө хинт ч хүлээн зөвшөөрөгдөх гэж хичээх бусдын бодол санаад нийцэх гэж ингээд цаг хугацаагаа барах шаардлагагүй. Хүн өөрийгөө л хайрлаж тэг хүндлэхийн бол бусад хүн өөрийг нь хайрладаг. Өөртөө хамгийн тухтайгаар л байх. Тийм. Заавал нэг тийм ачаа өөр хэрэггүй байхгүй. Тэгэхээр аврагч сэтгэл зүйтэй хүүхдүүд ч юм болохоор юм жоохон ачаа өөрчих гэдэг. Ачаа өөрчсөн байдаг. Ерөөсөө дээрээс нь ер нь бол дандаа нөгөө хариу чи ингээд дүүнэрээ сайн явахын тулд чи сайн байх хэрэгтэй. Ер нь л эднэрийн хувь заяа чамаас хамааралтай. Энэ бол байж боломгүй байхгүй юу? Тэд нар чинь том болоод тий тусдаа өөр өөрсдөө амьдралтай байдаг учраас тэр чинь багаасаа бусад хүмүүсийн хувь заяаг өөрийнхөө ингээ ачаа болгоод энэ мөрөн дээрээ үүрцэн ачаа мэдрээд шүү дээ даалт хомсрын төвшөнд. Энэ бүр биеэрээ илэрдэг шүү дээ. Одоо ингээ мөрний булчингууд өвдөх тий шилэн үзэн өвдөх, нуруу өвдөх чинь өөрөө ингээ даалт хомсорт кодлогдчих юм бол энэ бол сэтгэл хөдлөлийн хариу үйлдэлээрээ илрээд идэг болохоор тэр одоо мэдрэмжүүд эргээд ингээ бүр ийм ах бод юм өвчин үүсгэн булчингийн зангарлууд одоо ингээ манай нийгэмд чинь булчингийн занграл чангарал гэл үе очоод нөгөө физик эмчилгээ тий судлаад гаднаас нь эмчилгээ гэдэг зүү эмчилгээ дараа гэл яваад идэг гэсэн хугацааны дараа дахиад нөгөөх нь ингээ бүр нөгөө дахиад эргээл занграл үүсчин байд. Энэ яагаад ингэж үүсээд байгаа вэ гэхээр цаана ерөнхийдөө багасаа л суцсан ийм кодтой байгаад байгаа байхгүй. Би ерөнхийдөө бусдын амьдралыг өөрөх ёстой. Энэ ингээд эргээд
айгүй сайн хариуцлагатай мундаг хүүхэд би хүмүүжүүлчих ингэж бид нар ингээд нүр бардан бодож байгаа ч гэсэн тэр хүний даалт ухамсарынхаа төвшөнд өөрөө одоо ил ухамсараараа мэдэхгүй ч гэсэн тийм том ачаагаа ингээд өөрчлөсөн явж идэг аа. Тийм том хариуцлага ачаа үүрсэн учраас алдаж болдоггүй тий эргээд нөгөө алдчих юм бол тий би алдчихлаа би уг нь бол ийм ачаа авч явах хэрэгтэй хүн байсан гэл эргээд нөгөө тэрнээсээ гарч чадахгүй нөгөө чи асуусан шүү дээ сэтгэл готрол эрэгтэй хүмүүсийн оруулах тий тэгэхээр хүмүүсийг одоо хүүхдүүдийг хүүхд насын ерөөсө хүүхдэрэл байлгах хэрэгтэй тий бүх сайн сайхныг хүртэх хэрэгтэй гэдэг мэдрэмж өгөх хэрэгтэй тэгвэл ер нь бол би бүх сайн сайхныг хүртэх эрхтэй юм чинь гэдэг ийм кодтой байх юм бол өөрийн хүслийн дагуу амьдарч чаддаг. Тэгээд өөрийн хүслээрээ амьдарч байгаа, өөрийн хүсэн хоббигоороо явж байгаа хүн чинь ямар ч амжилтанд хүрч чадна шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр угаасаа одоо нөгөө хүн том болоод ямар хүн болох уу гэдэг ерөөсөө орчин тойрон гэр бүлээсээ авч байгаа бүх тусгал тийм тэр чи одоо хүүхдэд чи өөрөө нэг юм сав байх юм байна. Тэр савыг бид нар одоо юугаар дүүргэнө тэгэл тэр хүүхэд тийм тэгж байна. Одоо яг хүүхэд наснда бид нар юу хийж вэ? Үрээ суулгаж байна. Үрийн суулгаж байгаа. Ямар үр суулгаж байна? Одоо гой жимсүү үр суулгаад байгаа мó эсвэл одоо тэр хатаад орчих нь үү тий ямар одоо тэр хэрэггүй ургамал тий тэрний үр суулгаад байгаа мó тий тэрнээс айгүй хамаардаг байна. Тэгэхээр хүүхднээс айгүй чухал одоо манай аав ээжүүд ер нь бүх зүйлийг ингээд сургуулийн системд оруулах хэвээр эрүүл мэндийн боловсрол орох хэвээр одоо сэтгэл зүйн боловсрол гэх мэтчлэн багш нь заах хэвээр хэдийдэг гэхдээ энэ бол тийм биш аав ээжээс хамаарна аав ээжүүд ямар байна хүүхдүүд тийм л байна тийм болохоор ерөнхийдөө хүүхдүүдийг бид нар хүмүүжүүлэхгүй юм байна хүүхдүүд бид нарыг хүмүүжүүлэх хэрэгтэй хүмүүжүүлдэг яг үнэ бид нар өөрсдөө засах юм бол өөрсдийн хандлагаа өөрчлөх юм бол хүүхдүүд хүссэн хүсээгүй таныг хуулбарлаж гардаг баг. Тэгээ одоо манай миллениум үеийнхэн, жинзи үеийнхэн гэдэг одоо үеэр бодчихад байна. Тэгэл миллениум үеийнхнийгээ хараад байхад айгүйх тийм одоо гэр бүлийн хүрээлэлд ялгаатай байдлыг мэдэрч өссөн. Тэгээд тэр травма нь одоо өөрийнх нь амьдрал, ажил амьдрал бүхэл зүйлд илэрч гарч ирж байгаа харагддаг байхгүй. Жишээ нь одоо ингээд олон хүүхэдтэй айл байлаа гэхэд аав ээж нь нэг хүүхдээ онцгойлж харлаа. Нэг хүүхдээ илүү онцгой байгаад нөгөөдүүлийг нь жоохон орхигдуулах гэдэг. Зарим гэр бүл болохоор одоо охин хүүхдээ л ерөөсөө боловсралтай болох чигээд эрэгтэй хүүхдийгээ нэг жоохон ингэж яашдаг. Нэг тийм нийгмийн тийм үе байсан бид нарт. Энэний хор уршиг бид нар одоо ингэж бас жоохон үдсэж явцгааж манай үе. Тэгээд тэрийг мэдэрсэн үеийнхэн маань бас одоо сэтгэл зүй гэдэг чинь хүний сэтгэл гэдэг эрхтэн чинь өвдөж бас болох юм байна. Хэдийгээр энэ сэтгэл гэдэг эрхтэн бидний нүдэнд үзэгдээд гарт баригдахгүй ч гэсэн хамгийн их мэдрэгддэг эрхтэн юм байна гэдгийг миллениум үеийнхэн маань бас айгүй хүлээн зөвшөөрж байна. Тэгээ энэний давуу тал нь юу гэхээр эдгээр маань одоо бас өөрсдийнхөө үр хүүхдтэр энэ алдаагаа давтчихгүй яаж үр хүүхдээ сайхан өсгөх гэдэг дээр айгүй эрэл хайгуул хийж ингэж би хараад байгаа. Тийм. Айгүй сайн хүмүүс өөрсдөө ингэж судалж байгаа шүү дээ. Тийм. Хүүхдээ яаж айгүй сайн дэвшил. Одоо сэтгэл гэдэг чинь нүдэнд харагддаггүй гэж байгаа шүү дээ. Гэхдээ бүх зүйлийг бидний бүх амьдралыг бүтээдэг юу вэ гэхээр энэ бол сэтгэл бүх амьдралыг бүтээдэг, бүх амжилтыг бүтээдэг, хувь хүнийг бүтээдэг энэ бол ерөөсөө сэтгэл байгаа. Би мах бод ерөөсөө үйлдэл хийдэг сэтгэлээ даагаж үйлдэлээ хийгээд байна. Тэгэхээр ер нь хүүхэд насны шарах ихтэй, драма ихтэй хүмүүс яаж юм бэ гэхээр даалт ухамсарт байгаа итгэл үнэмшил бол би алдаж болохгүй, би хүртэх хэрэггүй, тэгээ би ерөнхийдөө сайн биш байх магадaltaй, би ер нь чадахгүй байх магадaltaй. Ийм одоо зүйл юу вэ гэхээр ер нь бол айдас төрүүлэн байх байхгүй юу? Даалт ухамсар чинь өөрөө ингэ байгаа шүү дээ, тий. Тэгэхээр энэ айдсууд хаана одоо үйлдэл болж идэг вэ гэхээр тий тархины сэтгэл хөдлөлийг хариуцдаг одоо төв байгаа. Тий тэр төвд аюул байгаа мэтэр дохой ирж идэг. Тий. Тэгэнгүүт тэр чинь амигдала төв. Тэр төвд ерөөхдөө ингээд
сэтгэл хөдлөлүүдийн дохио асангуудаа тархины тэр хиппокампус гэдэг дахиад төв байдаг байхгүй. Тэрнээсээ ер нь бол тэр одоо нийт хүчрхаас кортизол, адреналинуудыг ялгаруулах сэтгэгч глюкокортикон ч юм уу тийм гормонуудыг ялгаруулад тэгээд ер нь бол энэ одоо сэтгэл хөдлөлийн хариу үйлдэлүүдийг үүсгэдэг тий энэ одоо гормонуудыг ялгаруулж өгснөөрөө симпатик мэдрэл ажиллаж идэг. Нарын симпатик мэдрэл ажиллангуудаа ер нь бол бүх бие махбодод ерөнхийдөө аюулын түвшинд байгаа юм шиг мэдрэмж өгсөн. Тий тэмцэх ёстой. Эсвэл зүгтах ёстой ч юм уу. Ийм баян ийм дохиотод явж идэг. Тэг баян ингэж ядарна шүү. Тий. Ядарна мэдээж тэрийг одоо бие махбодоор шилдэрнэ, өвдөн. Тэгэхээр ер нь бол энэ сэтгэл болон бие махбодыг салах ямар ч боломжгүй. Өнөөдөр та тавгуудчихвэл, өнөөдөр стрессчээвэл таны бүх эргэтэн системийн булчин чангарч байна. Яагаад гэвэл таны тий одоо тэр далд ухамсараас травмагаас үүсэлтэй тархины одоо сэтгэл хөдлөлийг хариуцдаг тэр төвүүдтэй аюулын дохио асч эхэлдэг. Тэрнээсээ болоод бие махбод бэлтгэгдээд симпатик мэдрэл ажиллаад бүх булчингууд чинь чангарна. Симпатик мэдрэлийн ачаал болно тий судсууд чангарна. Одоо зүрхний одоо ачааллууд нэмэгдэн тий. Энэ үед чинь бүх эргэтэн систем нөлөөлдөг. Ер нь судасны хадуурл хүртэл үүсдэг. Ер булчин чангарсан байгаа учраас. Тий одоо судасны судасны ханчин дотроо нөгөө эндотелийн давхар гэж байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө агшсаар байгаад гэмтэл тэр хэсэгтээ нөгөө юунууд нь хөөхнүүд нь бөөгнөрөөд хоримтлагдаад тэгэл нөгөө зүрхний өвчтөе хүмүүс, даралт хэстэй өвчтөе хүмүүс. Одоо ингэ даралтны өвчин чинь залуучсан байгаа шүү дээ тий. Маш их хүмүүс даралттай болсон байна. Дээрээс нь гинт харвалт өгж байна. Гинт харвалт өгж байна. Ерөнхийдөө энэ бол бидний нэг бодлын тэр одоо сэтгэл өвдөд бие дээр илэрч байна. Тий. Тэгэхээр энэ сэтгэлээ ерөөсөө бие махбодоос салгах боломжгүй. Ерөөсөө бие махбод өвдөж ивэл сэтгэлд асуудал байна гэсэн үг. Байна. Амьдрал өнөөдөр болохгүй байна. Хоёр хос хэрэлдэж ивэл сэтгэлд асуудал байна. Ажил юус бүтэхгүй байвал сэтгэлд асуудал байна. Хэрвээ үе тэр хүн одоо зээл өөрөнд ороод байвал сэтгэлд асуудал байна. Ерөөсөө бүх юмыг бүтээгээд хийгээд өвдөж ерөөсөө сэтгэл. Хүн өнөөдөр өөртөө сэтгэлийн хөрөнгө оруулалт маш их хийх шаардлагатай. Энд дээр нэрээ нэг асуухад нөгөө сэтгэлийн хүч гэж манайхан ярьдаг штэ эртээр үеэс л. Сэтгэлийн хүч бол мянган дэлгэн биеийн тэнхээтэй бол нэгийг ялнаа гэх. Сэтгэлийн хүч гэдэг агуу гэдэг үгийг ингээд ерөнхий нэг зүүр утгаар нь бодоод яригддаг байсан боловч одоо ингээд бодоход энэ өөрөө айгүй их тийм хүн ухаантай үг байна л да. Сэтгэлийн хүч гэх. Тэр одоо тань дээр нэг сонсч ирсэн ингээд амар өрөнд орчихсон хүн ирж ирсэн. Тэгээд тэр хүн ингээд сэтгэл дээр ажилласан чинь тэр бүх асуудлыг даваад гарсан гэжсэн. Тэгэхээр сэтгэл зүйн асуудалтай хүмүүсийн одоо санхүүгийн байдал, бизнес асуудал хэр их нөлөөтэй байдаг. Маш их нөлөөтэй байдаг. Жишээ нь одоо ингээд амжилттай яваа хүмүүсийн сэтгэл зүй ямар байдаг? Амжилтгүй яваа хүмүүсийн сэтгэл зүй ямар? Ялгаатай. Шал өөр. Одоо надад үйлчлүүлсэн амжилттай маш амжилтын одоо өргөлт хүрсэн хүмүүс бас үйлчлүүлсэн. Тэр хүмүүсийн сэтгэл зүй нь юу вэ гэхээр хүүхэд насны ерөөсөл аав ээжийн хайр бүр хангалттай байсан. Тэр хизээж буруу зүйлээсээ болж буруутгагдсан тусламж байхгүй. Дандаа хайрлагдчихсэн. Гэхдээ тэр чинь мэдээж нөгөө аав ээжээ хүндэлж тэр тухайн гэр бүлийн ёс зүй дүрм журм байна тий. Ер нь бол чи хангалтгүй шүү, чи муу шүү гэдэг тийм ерөөсөө байгаагүй. Тийм хүмүүс байгаагүй. Амжилтанд хүрсэн хүмүүс. Тэгэхээр би ямар дүгнэлт хийсэн бэ гэхээр бидний хүүхднээс хэр хэмжээний сэтгэлийн гэмтэл авж ийн ирээдүй төдий чинээ сөрөг байх магадaltaй. Хэр хэмжээний хайр те одоо авж исэн байна. Ирээдүйд бид нар зөв сонголтоо хийж чаддаг. Би сайн сайхныг хүртэх эрхтэй гэдэг тийм итгэл үнэмшил далд ухамсар байдаг болохоор тэр чинь дандаа сайн сайхан замыг харж сайн сайхнаар явж чаддаг. Хэрвээ
Даалт тухамсар дандаа би хүртэх ирэхгүй метр багаасаа суулгацсан кодтой бол сайн сайхан амьдрал үг нь бол байгаа ч гэсэнтэй айц байждаг. Би хаягдчих үедээ энэ бүхэн алдчих үедээ тий одоо тэр хүмүүс байдаг жишээ нь айгүй том амжилтанд хүрсэн том тийм одоо байгууллагуудтай худалдааны тийм төвүүдтэй мөртлөө гэр бүлэрээ ийм холион бадан асуудал үүсчихсэн байж идэг. Бүх юм хэвээ явж байгаа ажил нь тэр юундаа ингээд тийм асуудал үүсээд аваа гэхээр тэр зүйлийг алдчих үедээ одоо миний тэр маань ингээд надаас нуугаад мөнгөө ингээд нууцсан байх үедээ гэдэг юм хардл сэрдэлтүүд чинь яг үнэндээ хүүхэд байхдаа би хүртэх ирэхгүй булаагдчих магадгүй гэдэг ийм кодносоо болоод ургуулan бодоод ерөөсөө энэ гэр бүлийн харилцааны асуудлууд бас нэг үл итгэх байдал. Тийм үл итгэх байдлууд. Тэгээд бүр анханасаа ингээд би хүртэх эрхтэй гэдэг итгэлтэй хүн чинь хүмүүстэй итгэдэг тий юмаа ингээ өгдөг айгүй тийм гоё байдаг учраас ингээ бизнес хүртэл өргөжин тэлж явдаг юм бэ. Тийм хүмүүсийн нарцист гэр бүл хохирогчийн сэтгэл зүйтэй гэр бүлийн одоо гаргалгаа нь юу вэ? Одоо эсвэл одоо заавал одоо ингээд ийм хүнтэй амьдрахгүй гэдэг ингээд салхан гаргалгаа юм уу? Эсвэл энэ дээр ингээд ямар нэгэн эмчилгээ гарц гаргалгаа байж болох уу? Байж болно. Одоо заавал салах нь бол шийдэл биш те. Сүүлийн үед манай нийгэмд чинь нарцист хүнийг одоо гадуурхах байдал тэгээ маш их болчлоо шүү дээ. Одоо жоохон хүчирхийл үзүүлж байгаа бол энэ бол нарцист тэ заавал салдахгүй чи өстой хэцүүд нь хохирно, гэмтэн тэ ирэмдэг зэрэмдэг болно эсвэл өхөн гэдэг ийм айдсыг давхар ингээд нийгмээсээ суулгаж байна. Миний харж байгаагаар болохоор энэ нарцист хүний хажууд байгаа хүн өөрөө бас сэтгэл зүйн тэмдэлтэй хүн, хохирогч сэтгэл зүйтэй хүн энэ хоёр ингээд байгаад идэг. Хэрвээ эхнэр нь хохирогч сэтгэл зүйтэй байвал өөрийн сэтгэл зүйдээрээ ажиллаад энэ хохирогч сэтгэл зүйгээс гарч чадах юм бол нөхөртөө нөлөөлж чаддаг. Нөхөр нарцист хандлагаа одоо тэрнээсээ засарч идэг. Ийм кейсүүд байгаа. Боломжтой. Нарцист хүн нарцист болж төрөөд нарцист болж өхнө гэдэг тийм зүйл байхгүй. Тэр сэтгэл зүйн даалт тухамсарт кодлогдсон тий травмагаас үүсэлтэй энэ кодыг тайлуулж болдог. Засарна эмчлэгдэх боломжтой. За тэр хохирогч сэтгэл зүйтэй эмэгтэй хүн хэрвээ эрүүл сэтгэл зүйтэй нөхөртөө суусан ч гэсэндээ хохирогч сэтгэл зүйтэй байх юм бол тэр нөхөр цаг хугацааны аясаар нарцист болж хувирдаг. Өдөөгөөд идэв. Тий, яагаад гэвэл тэр чинь нэг сэтгэл нь ханамжгүй эмэгтэй байгаад идэг. Хизээж чи хангалтгүй, би хангалтгүй, энэ оршуу бүх зүйл хангалтгүй мэтэр өглөж идэг. Ийм гомдлоод идэг баггүй юу? Тэнгүүд тэр нөхөр нэг хичээн, хоёр хичээн, гурав дахь дээр нь бол тесэрч эхэлж идэг. Нарцисс хандлагыг гаргаж идэг. Тийм болохоор ерөнхийдөө эмэгтэйчүүд хажуудах нөхөр үнэхээр дарангуйлагч байх юм бол тэр хүнийг өөрчлөн гэж ер нь бол хичээхийн оронд эхлээд хэрвээ та салах шийдвэр гаргаагүй гэр бүлтэйгээ эрүүл бүтэн хүүхдүүдийн төлөө ингээд үлдэж байгаа бол ийм гэр бүл маш их байдаг байхгүй юу. Тэгээ нүднээс далдуур ийм байдал их. Өөрийн сэтгэл зүйг засах ёстой. Тий. Хохирогч сэтгэл зүйгээсээ та гарч би сайн сайхныг хүртэх эрхтэй гэдэг тийм итгэл үнэмшил таны даалт тухамсарт солигдож хохирогчийн эсрэг дүр танд суувал таны нөхөр автоматар аяанда дарангуйлдаггүй. Яагаад гэвэл таны энерги айл хэдийг өөрчлөгдсөн. Та бол хайрлагдах хэрэгтэй, хайрлах ёстой эмэгтэй, тийм энергитэй эмэгтэй болцсон үедээ нөгөө хүн алдчихгүй гэдэг арай өөрчлөгдөд идэг. Тий. Тэр нөгөө нэг түрүүн хэлжсэн нарцист сэтгэл зүйтэй хүнд бас нэг айцсан юм суудсан байдаг гэдэг. Тий. Нарцисс хүн чинь би хангалттай, тэгээ би хайрлагдаж юм гэдэг тийм одоо хэрэгцээ хангагдаагүй хүн байгаад байгаа. Тий. Тэгмүүдээ тэр би хангалттай байна гэдэг мэдрэмжийг хохирогч сэтгэл зүгээсээ дүүргээд байгаа. Тэ тэгэхээр тэрийг чамаас олж байгаа шүү. Би бол үнэхээр гоё байгаа. Чи л өөрөө юм байгаа гэд өөрөөрөө тэр даалт тухамсарт автомат кодлогдсон тэр зүйлийг тэр сэтгэлийн хариу үйлдэлүүд нь саармагжуулах гэж оролдлого хийж байгаа байдал нь автоматар. Хэрвээ ихтер нь үнэхээр хохирогч сэтгэл зүгээсээ гараад ирэх юм бол нөхөр өөрөө автоматар аяанда ингээд засархад
түлхэц нөлөө үзүүлдэг. Түүнээс ингээд огт засрахгүй энэ гэдэг зүйл байдгүй. Нөлөөлж чадна, бид нар хүмүүжүүлж өөрчилж чадахгүй, гэхдээ нөлөөлдөг. Нөлөөлөлөө өөрсдөө өөрчилснөөр бид нар эргэн тойронд бол нөлөөлөх боломжтой. Тэгэхээр энэ гэр бүл өөрсдөө хоёр тал хоёлоо өөрсдөө хүссэн тохиолдолд тий хохирогч сэтгэл зүйтэй, нарцисс сэтгэл зүйтэй өөрсдөн дээр ажиллаж чадах юм бол гарц гаргалгаа бол байд юм байна. Тэгэхээр нөгөө эцсийн гаргалгаа бол гэр бүл салалт бол бас биш юм биш үү тий сэтгэл зүйтэйгээ ажиллах нь бас хамгийн зөв гарц гаргалгаа юм байна. Одоо энэ чинь ерөөсөө нарцисс болон хохирогч хүмүүсийн тэр хандлага тий тэрийг засаад өгч хэлээ юм бол тэр айгүй гоё гэр бүл болдоо шүү дээ. Нарцисс хүмүүсийн нэг зүйл нь өөрсдөө нөгөө батлах гэж айгүй их оролдоод байдаг. Тий. Батлан харуулах тий. Ийм байдал нь. Тэгэхээр тэр нь өөрөө аяандаа засарчдаг. Яагаад гэвэл өөрийг нь байгаагаар нь хайрладаг нэг аз жаргалтай эмэгтэй хажууд тэргүүрөө засарч эхэлдэг аяандаа. Хэрвээ тэр одоо нарцисс хандлагатай, нарцисс дарангуйлагч хүн байх юм бол өөрийн сэтгэлдээ өнгийгөөд өөрөөртөө ажиллах юм бол бүр илүү сайн. Ер нь бол хосоороо ер нь орох хэрэгтэй. Гэр бүлийн асуудал учраас ер нь гэр бүл хамтдаа хичээвэл илүү хурдан үр дүнтэй. Тийм. Саяын яран дундаас эрэгтэй хүн бол ингээд сэтгэл готролд орохоор ингээд ямар нэгэн тусламж хайхаасаа илүүтэйгээр одоо ерөнхийдөө бол жоохон харамсалтай сонголт хийчихдээ юм. Эмэгтэй хүмүүс ч одоо төрөн, дааврын янз бүрийн өөрчлөлтөнд орно, стресст их орно. Яг адилхан сэтгэл готролд ордог хэрнээ харьцангуй одоо тэр харамсалтай сонголт хийх нь бага байдгийн одоо ялгаа нь юу вэ? Одоо шалтгаан нь юу вэ? тий сэтгэл зүйн одоо ялгаатай тэр төрмөл өвөгдлөөсөө бас хамаарат байна. Эмэгтэй хүмүүс нөгөө сэтгэл хөдлөл мэдрэмж өндөр гэсэн шүү дээ тий ойлгох хэрэгцээ айгүй их. Эмэгтэй хүмүүс сэтгэл готрол болон стресст орсон үедээ тэр асуудлыг яаж шийдэх үү гэдэг дээрээсээ фокуслахгүй дотоод мэдрэмж нь хинт очиж би ойлгуулж ярих уу, хинт хуваалцах уу гэдэг дээрээ ач холбогдол өгөөд одоо ингээд нөхөр маань сонсохгүй байна, ойлгохгүй байна гэд гомдлоод байгаа нь энэтэй холбоотой. Тэгвэл тэр чин дараагийн нөгөө найзууд дээр очиж дотроо ингээд юмаа яриад би ингэж зовж гин гэд ойлгуулад ерөнхийдөө стрессээ тайлчж байгаа. Эрэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн ялгаатай байдал нь юу вэ гэхээр тэд нар чинь энэ логик сэтгэл зүй давамгай хүмүүс чинь энэ болгоныг асуудал миний шийдэх ёстой асуудал гэж үздэг. Тэгээд тэр чинь нөгөө улам одоо стресст орсон үед дотогшоогоо болж төвлөрч асуудлаа яаж шийдэх үү гэдэг дээрээ фокуслдог. Тийм болохоор тэр хүмүүстэй очиж яри ойлгогдъё гэдэг тийм зүйл байхгүй. Тэгээ ихэнхдээ өөрсдөө асуудлаа шийдэх гээд дотгошоогоо өнгөйгөл байдаг. Хин нэгэнд очиж хаалттай. Дээрээс нь энэ хүмүүжлийн загваруудаас болоод эрэгтэй хүмүүс ерөнхийдөө одоо өөрийн дутагдaltaй талыг ярих дургу. Тэр чинь сул дорой сул дорой мэдрэмж авах учраас тийм болохоор ийм байдлуудаас болоод ерөнхийдөө хүмүүст очиж яриад хуваалцаад ингэж явахгүй. Тэгэхээр эмэгтэй хүмүүс маань угаасаа ингэж ойлгох ярилцах хэрэгцээгээ өндөр. Нөхөр намайг ойлгохгүй байсан ч гэсэн уг нь бол энэ хүнээс болсон боловч гэхдээ өөр хүмүүстэй ярилцаач болов гадагшлуулж байна. Эрэгтэй хүмүүс дотроо тэрийг одоо нөхөр эхнэр хоёр хэрэлдчихлээ тий. Тэгмүүдээ эмэгтэй хүмүүсийн өнцөг хаана байна вэ гэхээр энэ намайг ойлгохгүй байна. Би чинь үнэхээр дотроо ийм хэцүү мэдрэмжтэй байна штэ. Шүнжэнгөө би хүүхдээ хөхүүлж хонлоо ерөөсөө нойргүй байна. Би маш хэцүү байна. Гэхдээ нөхөр ерөөсөө намайг сонсч өгөхгүй байна. Тэ зүгээр л эрэгтэй хүмүүснийг анхааруулж хэлэх зүйл ойлгох хэрэгцээ эмэгтэй хүмүүст айгүй өндөр байдаг болохоор зүгээр л чамд хэцүү байсан байна. Үнэхээр чиний мэдрэмжийг би ойлголоо гэдэг ийм өнцгөөс зүгээр л сонсоод ойлгоод тэрвэрэд өгчгтөл эмэгтэй хүмүүс айгүй гоё болчдөг, стресс тайлагдчихдаг. Эрэгтэй хүмүүс яаж хүлээж авдаг вэ гэхээр энэ яагаад уралчив? Асуудал юундаа байгаа вэ? Гэх гайхаад ойлгохгүй байх магадлал өндөр. Би юуг ингээд
шийдэх ёстой юм бэ? Гэт улам нөгөө асуудал шийдэх тал дээр фокуслвал яг асуудал нь юунд авэ гэхээр зүгээр л нөгөө ойлгоод тэрээд тийм байсан биш чи шүнжэнгөө унтаагүй үнэхээр ядарч байгаа юм биш үү гэдэг үг л хэлэхдээ ер нь асуудал шийдэгдэх гээд байгаа юм. Тэгэхээр ер нь эрэгтэй хүмүүс бол зорилгоо төвлөрөгч хүмүүстэй юм бүтээгч анчин сэтгэлгээтэй байдаг болохоор энэ одоо сэтгэл зүйн ялгаатай байдал дотроос сэтгээд байдаг. Мэдрэмж өөрсдөд нь эмгтэй хүн шиг биш болохоор өөрсдөө адилхан сэтгээд байгаа байхгүй юу? Эмгтэй хүмүүс бол би ингээ ойлгоод байхад яагаад наад шиг манай нөхөр намайг ойлгохгүй ингэж бас тэгээд нь шүү дээ. Энэ бол сэтгэл зүйн юм ялгаатай байдлуудаас болж байгаа. Тэгэхээр нөгөө эрэгтэй хүмүүс бол нэг дүгнээд шийдвэр гаргах гад логикоор сэтгэж байна. Эмэгтэй хүн болохоор арай өөрөөр сэтгэгээд байдаг. Өөрөөр сэтгэдэг. Жишээлбэл эхнэр нь ингээд хэрүүл гаргаад ууралчлаа гэхэд би одоо энийг шийдэж байгаа байдал маань юм авч өгөх юм байна гэд юм аваад өчгөр нөгөө эхнэрийн нөгөө ойлгогдоогүй хэрэгцээ тэр чигтээ ойлгогдоогүй л яваад идэг. Чи яг юунд дурлаад байгаа ч ингээд эрэгтэй хүмүүс яриад идэг. Тоглоом болохгүй байгаа юм бэ? Би өгн бол ажиллаа хийгээд байгаа, гэр бүлээ тэжээгээд байгаа. Өөр яах ёстой гэд гайхаад идэг. Гэтэл эмэгтэй хүн болохоор мэдрэмж сэтгэл хөдлөл нь өндөр учраас үнэхээр тэр ойлгох хэрэгтэй юм дээр ойлголтын зөрүү байгаа даа. Эрэгтэй хүн болохоор жоохон бодтойгоор асуудлыг харах гэдэг. Яг юу юм гэ бодтойгоор би юу шийдэх ёстой тодорхой хэлж надад гэдэг. Гэтэл бид нар өөрсдөө тодорхой ярихгүй яагаад гэвэл бид нар чинь ингээд мэдрээд ойлгочтой учраас мэдрэмжээ илэрхийлж тэрийг бид өөрсдөө хүсдэг эргээд намайг яагаад мэдрээд ойлгохгүй байна энэ хүн би үнэхээр ингээд ядраад штэ ойлгочооч чи ойлгооч гэдэг юм хүлээлт эмэгтэй хүмүүс байгаад байдаг. Тийм учраас эмэгтэй хүмүүс одоо өнөөдрөөс те ерөнхийдөө цаашдаа өөрийгөө хүссэн зүйлээ тодорхой яг ярьж ах эрэгтэй хүнд бол тодорхой хэлгэнэ. Би ийм мэдрэмж аваад дээ шүү. Ингээд байна гэдэг хэлэх юм байна. Эрчүүд маань болохоор эмэгтэй хүний мэдрэмжийг нь жоохон сонсож өгөхөд л ойлгож байгаа шүү гэдэг тийм сэтгэгдэл үлдэх хэрэгтэй. За тэгэхээр өнөөдрийн ярилцлага маань айгүй гоё болсон гэж бодож байна. Сэтгэл гэдэг эрхтэн өвдөх юм бол хүний бие дээр өвчин болж илэрдэг бахан, таны ажил амьдрал дээр илэрдэг бахан, мөн бидний хамгийн үнэт зүйл болох үр хүүхдтэр хүртэл те илэрдэг бахан. Тэгэхээр манайхан таны сэтгэлээ нэг чагнаад үзээрэй. Таны сэтгэл ямар мэдрэмжтэй байна? Ядарч байна уу? Тэ эцэс төгсүүлгүйх ачаатай байна уу? Өвдөж байна уу? Сэтгэлээ нэг чагнаад үзээрэй. Мөн би чинь бас их өвдөж байна те. Бие бас чагнаад үзээрэй. Ер нь бол дараагийн шат нь бол одоо сэтгэл өвдсөний дараагийн шат нь бие дээр өвчлөл болж илэрх юм байна. Гэр бүлийн харилцаанд ямар нэгэн асуудал болж илэрдэг байхan байна. Сэтгэлээ чагнаад үзцгээгээрэй. Баярлалаа.